За сайн байцгаана уу? Юу байцгаанда манай Pinspired гэд нэвтрүүлгийн анхны дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд мэдээж People in Need гэд байгууллагаас энэ хүү нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна. За тэгээд энэ нэвтрүүлгийн нэрийг олох гэж бас бүү юм болсон тий. Тэгсэн 10 хэдэн хэмжлэр гаргаж ирж байгаа. Тий. Битээр уг нь ингэсэн бохгүй нөгөө кофетэй юу лээ? Coffee and Pin тэгснэ халуун аяга ба пин мин гэх амар олон нэрнүүд bijсэн. Тийм. Тэгээ нөгөө яг эхлэхдээ ингээд нөгөө шууд халбын ёсоор биш нэг гоё юм кофе мафе ярил те. Үнэрлж эхлэе гэж бодсон. Тэгээд энэ нэр гэхдээ айгүй гоё нэр болсон байна тийм. Тэгээд Pinspired. Нөгөө кофе нэг сайн мэддгүү болохоор тэгээд жоохон айгаад. Би ч бол нөгөө би ч нэг pub гэдэг нэг нэвтрүүлэг явдаг шүү дээ. Өөрийнхөө мэддэг юмар толгойлоод явцсан. Мэддэг тэгээ ус мэднэ. Ус бол би энэ сайн. Тий. Тэгээ өнөөдөр аягүй гоё сэдвэр ярих гэж байгаа тий. Тийм өнөөдөр хүүхэд хамгааллын сэдвэр ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хүүхдэд үзүүлж байгаа нөлөө. Тэгээд тэрнтэй холбоотой явуулсан манай People in Need-ээс явуулсан Reach гэх төслийн талаар ярих гэж байгаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын Баян-Улгийн аймгийн дарга Баваржан дарга Ховд аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дарга Түнжээ ирж оролцож байна. За тэгээ би өөрөө болохоор People in Need байгууллагын хөтөлбөр хариуцсан захирал Амар Жаргал. Амрааг бол бүгд мэдж байгаа. Тэгээ хоёр амраа асууж байгаа. Би бас People in Need байгаа шүү манайхаа. За тэгээд ойр эхлээд хэдүүлээ шууд нэг айхтар аль бие усны яриагаар эхлэхээс илүү намарчаа хэр болж байна, ховдоор сонин сайхан байна, баян үлгийгээр сонин сайхан байна гэд хэлэдгөө танаас эхлэе гэж бодож байна. Өө намарчаа сайхан болж байна. Тэгээд өргөн дэлгэр сайхан намар болоод одоо ерөнхийдөө тарвсны маань үе ерөнхийдөө өндөрлөөд. Оо нэрээ тарвстай шүү дээ тийм. Тарвсны маань үе өндөрлөөд хатлан жижиглээ хийгээд аль намарчаандаа болоо одоо энэ цаг үед ялангуяа малч өрхөд маань нэлээд сайхан тав тухтай бас боломжийн цаг үе байна. Яг энэ өдрүүдэд бол бас хүүхдүүд нөгөө бие даалтын 7 хоног болчихсон. Би тэгтээ аюу сонь тэр тарвсыг ихэнд ерөөс ховдын тарвс гэдэг итгэдэг байсан байхгүй юу? Энэ үг хятадаас авчирл нөгөө Монгол төмсгөө зараад тэнтгчтэй зүгээр нэг хятад төмсийг Монгол гэдэг нэг жоохон шороо мороотой болгоулчаал тий. Тэр шиг яг ховдын тарвс муу юм гэж нэрээ ховд тарьд юм биш тий. Одоо бол амар том талбай болгоо тий. Тий, ер нь бол тарвсны зах зээлийг бол ховдчууд нэлээ. Залуучууд гэлтэхгүй ер нь сүүлийн үед залуучууд бас хүчтэй нэлийн газар тариалгын салбарт орж ирж байгаа шүү дээ. Түнжээ даргын хүүхдүүд нь тарвс тариад загаад байдаг тий. Тийш. Манай том хүү бас ер нь сонирхолтой. Одоо нөгөө хангаан ургаас үлгэрл авсан байж таа хүүхдэд одоо ер нь бол тий. Хангаан ургач чи бужигнуулчаад тавьсан л та Мишель Экспотер явж байгаа нэрээс. Манай би одоо анх удаага монголчууд шивгонд ийм амар дуртай мэн гэдэг тэнчнээс мэдэрч авсан шүү дээ. Өө амар дуртай байсан юм шүү дээ. Юу мах гэж бодсон шүү дээ. За баян үлгийгээр зуншлаг намарчаа хэр вэ? За Баян-Улгийн аймгийн хувьд бол энэ жил бол харьцсан уул зуншлаг бол бас сайн байсан. Өрсөн үйл жилд бол нэлээд хүндрэлтэй зодруухан байсан бол сүүлийн одоо 3-4 жилийн одоо зуншилтай харьцуулахад бол малчт маань иргэд маань ер нь бол зуншлаг бол сайн болсон гэж ярьж байна. Бас сайхан зун боллоо. Тэгээд одоо малчт иргэд маань одоо үйлчлэлийн бэлтгийг хангасан. Манай аймагч өөрөө нөгөө мах иддэг аймгийн тоонд ордог. Тэгээ одоо идшнийхээ бэлтгэл ажилд орсон. Одоо идшээ бэлдэх гээл байж юм да. Би сая энэ жил сони та учирлаа. Сая би өмнө гоо явсан бохгүй машинаар. Тэгтээ эн чинь 8 сарын үед баг 9 сар гарцсан багт явсан баг шүү. Тэгсэн чинь ингээд бүр ингээд дунд гоо ингээд хангаа шиг болцсон. Тэгээ би бүр би чинь өмнө говьд оюутлогод ажилладаг гэсэн бохгүй. Тэгсэн чинь өмнө гоо нөгөө говь гурван сайхан биш үү? Бүр ингээд ном ногоон болцсон. Тэгээ би бүр гайхаад хүүе чи ямар хангаа шиг. Тэгээ нөгөө таана хүмүүлгээд идэг чинь юм жижиг юм сонгон шиг.
тэр бүр ингээ битүү ургацсан. Тэгээ тэрний үнэр нь бүр аим. Тэгээ бүр өмнө гоёхон бүр хэлж чадахгүй ш. Бид нар энэ жил анх удаага ийм гоё 100 унтж чинь гээд. Бороо хуур ихтэй. Өмнө гоёхон бас боллоо энэ жил. Тэглээ тийм. Тэр ч нөө говьроо айгүй гоё бороотой боллоо шүү дээ. Тэгвэл Баян Үлгээ бас гоё байсан юм тийм. Тий. Баян Үлгийн аймгийн ер нь өвс нь айгүй тарьжхан ургадаг. Тэгсэн мөртлөө шимт ээжэл ихтэй. Тийм бас онцлогтой. Хадрахаг бах тийм. Тий. Одоо нөгөө Зүүн аймгаас ирсэн манай найз өвчин хараад үз танай аймгийн мал одоо чулуу иддэг юм уу эсэх юм. Амч өвс харагдахгүй шүү дээ гэж ярьдаг. 100 ч гэсэн баг тий. Тэгсэн мөртлөө тэрний айгүй их шимт ээжэл сайтай. Тэгээд мах нь гоё амттай байдаг юм шүү дээ. Тэгээ бас махны хамт нь бас өөр байдаг. Одоо дуу мах эдрэх нэлээд бас хурц талдаа шүү дээ. Тэ. Бид нар бас тэрэндээ ч дуртай. Жохон сулган тав зүүн тишээгээ одоо өссөн малын мах эдэр нь болохоор амтгүй сул байна гэж ер нь бас захсэлий цайн үрдсэн болоочдаг. Чи үн хайшиж гэсэн жоохон доогор тийм байдаг тий. Цай бол тэгэд ярилдаг шүү. Тэгээ хоол хүүшээ цайнд жоохон давс нэмэхгүй мөг. Ямар ч давсгүй зөөд юм зүүн аймаг гэж үрээ. Манай аймгийн одоо Баруун аймгийн цай бол ер нь баг хоол шүү. Хоол шиг цай болдог юм шүү дээ. За тэгэл Баян Үлгийн махцах бол үнэхээр гоё. Бүр үнэхээр ярилдаг. Манай найз байж байгаа л нэг гоё касмаас авчирдаг байхгүй. Тэгээд бид нар чи бөөнөр гоё каса идэл пим яваал юм яйцсан айгуу дуртай. Айгуу гоё амттай. Идшинд бол нэг айлхэд дунджаар нэг адуу, нэг өхөр. За тэгээ дунджаар нэг 5 6 хойно 4 3 4 ямаа гэл ингээл гардаг шүү дээ. Тэгвэл одоо би сайтай байх нь арга. Яг тэрийгэ борцлол хадгалаад тэгээд дараа за ер нь бол нэг 6 7 сар хүртэл бас энд шүү дээ. Тэр ойролцоогоор хэдэн килограмм болох вэ? Одоо сая нөгөө Германы элчин ярьж байгаа байхгүй. Герман нэг жилд дунджаар 50 кг ах иддэг байл та. Монгол хүн бол бүр тэрнээс их дахин л баг. Гэхдээ 50 ил мах чинь 2 хоньил болов шүү дээ тий. Яг үнэ. Ч одоо монголчуудын баг 2 сарын ил Үгүй шүү дээ. 14 хоног уу манайхан ч одоо 4 хүүхэдтэй. Тэгээд ер нь бол нэг хоног тэгэл 14 хоног л гэдэг шүү. Тийм. Та хэдмээ сая энэ өвөл бас айгүй гоё төсөл төр яжсэн мэл шүү дээ. Германы засгийн газраас одоо санхүүжилттэй тэгээд пин ерөнхийдөө хариуцаад тэгээд та хэд маань гоё оролцоод өнгөрсөн жил бол бас сая бол айгүй гоё те энэ зуншлага бол гоё байлаа. Гэхдээ бид нар чинь бас өнгөрдөг хавар бол маш хүнд болж өнгөрсөн. Монголчууд бүгдээрээ л тэрийг давж тууллаа те. Тэгээд одоо энэ reach гэдэг төслийн талаар нэг танилцуулах. Ер нь юу болоод өнгөрч юу те? Ямар төсөл байсан бэ? За reach гэдэг төсөл нь бол Германы элчин сайдын яамны санхүүжилттайгаар тэгээд People in Need байгуулах юм бас Club of Friends гэдэг Friends of Mongolia гэдэг байгууллагуудын одоо хамтарсан санхүүжилтээр хэрэгжсэн юм төсөл байгаа. Нийт 3400 ховд аймгийн болон Баян Үлгийн аймгийн хамгийн аслагдсан сумуудын сургуулийн малчтын хүүхдэд хүрсэн. Тэгээд нэг удаа одоо тараагдсан мөнгөнд тусламж тий эрүүл мэнд боловсролыг дэмжсэн багцаас гадна хүүхэд хамгаалал руу илүү хичээлсэн. Тэгснээрээ бол бас нөгөө хүүхдэд хамааралтай цаашдын асуудлыг ингэж хадгалж нөгөө хүүхд хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаа ийм одоо импакт нь цаашаа өвлөж байгаа юм төсөл байгаа тийм. Ер нь зодод нэрвэгдсэн айл өрхий хүүхдүүд туслах юм хөтөлбөр байсан юм шүү дээ тийм үү? Тэгээ энэ дээр анх баваржийн дараа хэлжсэн тий зүгээр ингээ ажил дээр яг ингээ санаа зовоод суужсэн чинь манайхаас холбогдсон гэдэг. Тийм айгүй тийм нэг сонин тохиолдол болсон шүү дээ. Аймгийн онцгой комиссийн хорол болоод тэрэн дээр ер нь бол өвөлжилт бол нэлээд хүндэрсэн угаасаа зудруухан. За тэгээд тэрэн дээр яалтчгүй нөө малчин айлын хүүхдүүдийн асуудал бас давхар яригдж байгаа байхгүй юу? Малчны одоо мал нь одоо зодонд нэрвэрлэхэд тухайн гэрүүл тэр чигт асуудалд орж байгаа. За тэрийгээ дагаад тийм хүүхдийн эрхийн асуудал дахиж яригддаг.
Мэдээж энэ хүүхдийн эрх хөгжил хамгааллын асуудал хариуцсан үед бол өдрөд бол хүүхдийн эрх гэдэг бол хамгийн одоо нэн чухал тавигддаг асуудал. Гэтэл тэнд чинь онцгой байдал нэг юм яриад малгай жоохын салбар нэг юм яриад, төжөхийн салбар нэг юм яриад. Гэтэл одоо би тэнд чинь хүүхдийн асуудал гэдэг хурлаас гарч ирээд нэлээд ямарсан байдалтай өрөөнд ингээл суугаад за яах вэ? Хаана хандах уу гэд олон улсын бас тусламжийн байгууллагуудаараа бас хандаал бичгсаас явуулсан байсан хариу ирэхгүй тэгээ байжсэн чи гинт утас дуурахгүй. Тэгэл утсаа авсан чинь нөгөө бурхан гэж байдаг юм бол одоо үнэхээр одоо тэгэд л одоо мэдэрсэн дээ. Ингээ people ингээд олон улсын байгууллагаас холбогдож байна. Ингээд зодод нэрвэгдсэн малчдын хүүхдүүдтэй ингээд тусалдах тийм төслийн сэрж ингээд тийхгүй юу. Тэгэхээр би одоо манай одоо бас найзууд тийм үү одоо ойрхон бас нэг ганц хоёр найзтай бас ийм асуудал манай салбар дээр байна одоо гаргалгаа юу байна гэдэг ярьжсэн л та. Тэр эдийн нэг маань надад зүгээр тоолж байгаа байх гэж бодоод тэгээд ингээд бүр итгэхгүй те яг ингээд момент найгыг таарсан байхгүй. Тэгэл ингээд яриад үзсэн чи яалтчгүй манай тогтохмаа гэд манай энэ төслийн бас ажилтны менежер тий ийм төсөл байна гэх. Тэгээ би тэр та над мэдээлэлүүд өнөдөр мэйлээр явуулаад байгаа ч гэдэг бас тий. Тэгээд нөгөө танилцуулт төслийн мэдээллүүдийг мэйлээр авсныхаа дараа тэг бөөстө ямар цагаа болсон яг тийм арга хэмжээ болсон юм. Ямар гоо тэгээд тий. Тэгэл ингээд энэ хүүхдийн хувь зай гэдэг чинь ер нь бол цаанаа бас нэг тийм. Одоо би бол зүгээр тэгж одоо ойлгодог шүү дээ. Хүүхд рүү ч хэлсэн юм бол цаанаа нэг тийм өөр байдаг цагаан хүрт тий. Үнэхээр надад тийм чин хүсэл байсан. Гэтэл ингээд гинт тэгж ороод ирээд ингээд айгүй хүлээж аваад манай багийнхан хамт олондоо танилцуулаад битээ. Тэгэл ер нь чамдаг ажилдаа ороод явцсан шүү дээ. Ер нь гэхдээ Монголд ингээд нэг юм аюул ч гэдэг юм уу ингээд тодорхой асуудал ирэхлээр одоо жишээ нь зуд болоо гэхэлэр махын тухай яриад дүүлж би одоо сая л бодож байна. Нэрээ тэнцээч бас нэг хүүхэд гээд нэг хүн байгаа юм биш тэгж бодож байгаа. Өмнө би бол зуудаг ингүүд л нэг юм өгсөн мал те яана одоо мал нь хот нь харлаад л гэж бодож байгаа болохгүй тэнцээ чинь бас нэг хүүхэд гээд нэг хүн байгаад байгаа талаар ерөөс боддгоо байсан юм биш үү би ер нь бас шийдвэр гаргачих ч гэсэн бас нэг тиймэрхүү байдаг бах те яг нэг хүүхэд рүү тулсан юм тэгэхээр бас тийм одоо ийм нөгөө уур амьсгалын өөрчлөлтөөс болсон байгалийн гамшиг ч юм уу те ийм яаралтай үед ингээд хамгийн эмзэг байдаг хүмүүс нь хүүхэд эхчүүд байдаг тийм. Тэгээ тэр талаар бол түнжээ дарга маш сайн мэдж байгаа таны туршлагаас. Тийм. Өнгөрсөн жил ямар хөө байдалтэйсэн тийм. Яг Ховд аймгийн хувьд яг бас үйлчлэлт бусад аймагуудыг одоо Зөв аймагч гэдэг юм уу, Баян Улгийч гэдэг юм уу тодорхой аймагуудыг бодвол бас харьцан гоогааг. Гэхдээ бас уулын бүсийн сумууд бас тийм таатай биш бол байсан. Тэгээд одоо сонгогдсон 9 сум маань бас нэлийн одоо зуудын эрсдэлт сумуудаас бас сонгосон. Тэгээ нэлийн алс нутгалдаг, нэлийн одоо өндөрлөг газар байдаг. Одоо тухайн одоо тусламж үйлчилгээ хүрэхэд бас нэлийн хэцүү. Одоо жилдээ нэг ганц 2 удаа л одоо тухайн сум орон нутагт очиж үйлчилгээ авдаг ч гэдэг юм уу тий. Тэрийн бүрчлэн одоо нөгөө өдөртөө очиод одоо тэр үйлчилгээ хүрээд явах боломж биш юм. Тийм одоо өрхүүд, тийм одоо бүс нутгуудаа сонгох бол энэ төсөлд бол хамруулсан байгаа. Тийм тэгээд ер нь бол хүүхдүүд, эмэгтэйчүүд илүү яг энэ зүйлд тэг эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүй тий одоо тухайн одоо ганц үеийн үед сэтгэл зүй нэг гэмтдэг юм байна. Тэгээд одоо ботход бол яаж нэг үл илүү эмэгтэйчүүд нь байна гэж одоо бид хүн тухайн үед хүмжсэн бол эрэгтэй хүмүүс маань бас их дотгошоо болчихсон. Тэнд одоо нэлийн сэтгэлийн гэмтлийг авдаг юм бол анзаарчихсан. Тэгэхээр ерөөсөө тухайн ганцууд ч гэдэг юм уу хэлж ирэхгүй байгалийн гамшигт ерөөсөө тэр чигээрээ тухайн гэр бүл бичих нэрвтэн байдал гэж харсан. Тий. Тэр энэ дээр яг хөө төслийн хүрээнд бол анх миний хувьд нийгмийн салбарт бас 10 гаруй жил ажиллаж байгаа. Энэ ажлыг хүүхдийн салбарт ирээд нэг 3 сар болж исэн. Тэгээд тухайн үед яг хөө малчин залуучуудыг малжуулах арга хэмжээ 11 жил хариуцж хийсэн байдаг хөдөлмөрлөлтийн салбарт. Тэгээд байж байгаагт энэ төслөөс малчин өрхийн хүүхдүүд, малчин өрхтөг хүүхд хамгааллын гэдэг надад аюул гой санагдсан.
Энэ чи ямар гоё юм бэ те. Миний 11 жил тасралтгүй үжсэн ажлыг яг энэ салбарт ирэнгүүт хүүхдүүдийн ингээ хамгаалъя л да ингээл да. Бас олон улсын байгууллага санаачлаг гаргаад би түүхний саналыг сонсоо тий. Тэмцсэн залуучууд хүүхдтэй болсон байгаа шүү дээ тий. Тэгээд маань одоо баг зарим нь 5 хүүхдтэй 6 хүүхдтэй ч гэдэм үү тий. За мөн одоо тэр малчуулж ирсэн хүмүүс маань буцаад одоо цаг уурын эрсдэл ороод бас асуудалд ороод сэтгэл зүйн одоо бас асуудалд орсон зарим нь бүр одоо малчхан салбараар орхиод төрүүч ирэхүүч гэдэг юм уу тий. Тухайн одоо төрөө ирлээ гэхэд хөдөлмөрийн зах зээл үнэхээр тэд маань бэлтгэлтэйгүй нэлийн олон жил 10 20 жил малчхан салбарт ажилласан туршлаганд эндээ байгаад байдаг. Ийм асуудлууд бол байсан. Тэгээ энэ дээр бол бас сэтгэл зүй бүх талаас нь бас энэ төсөл хүүхд хамгаалалт тал дээр бас нэлийн дэмжлэг болж чадсан гэж байна. Тэгээд эмэгтэйчүүд бол аюу хөөрхөн байгаад байсан. Нэг анх удаа биднийг ингээд хамгаалдаг төрийн байгууллага байдсан бэ. Анх удаа одоо намайг ингээд давхар та өөрсдөө танилцуулаад явсан биз дээ тийм. Тэгээд нөгөө бүр уулын бис одоо хамгийн алсын баг гэхэд 512 км явж иж 1620 метрийн өндөрт байрладаг тийм айлд очиж исэн. Тэгэхээр тэр уулын бүсэд байгаа хүмүүс нь Алтан улсын салбар ус 1620 метрийн өндөрт байна гэдэг чинь нэлээд бас эрсдэс өөр амьсгалд амьдарч байгаа. Тэгээд одоо ялангуяа тийм айл өрхөд очиход маш их баярлаж хүлээж авч. Магадгүй одоо нөгөө гэр бүлийнхаа талаар маш их нууц, нандин зүйлээ одоо яг чин сэтгэлээсээ одоо ярилцж ийн гэдэг чинь магадгүй тэр эмэгтэй хувьд анхны тохиолдол. Тэгээ ингээ ярилцаад ирэнгуут ингээд манайх ийм чиглэлээр ажилладаг байгууллагад намайг хамгаалдаг, намайг өмгөөлдөг тий ийм байгууллага байдагт баяртай байна. Хүүхдүүд минь санаа зовдөг тий. Хүүхдүүд минь санаа зовдөг тий. Тэрхтээчүүдийн хувьд ч гэсэн тийм яг энэ чин сэтгэлээс өөр эхнэрээсээ өөр хүнтэй бол ингэж ярилцаж үзээгүй тий анх удаа ингээд тий ингээ ярилцж байгаа нь бас юм чих зүгээр юм байх шүү гэдэг яа гоё тий. Тэгээ энэ төсөл нөгөө төсөл гэхээсээ илүү миний бодлоор баг нөгөө анханасаа баг ингээд санаачлаа та бүгдийн нөгөө ажил дээр тийм баваршаан дарга тэгээ түнжээ даргын хийжсэн ажил дээр ингээд тусалцаа болж орж ирсэн. Өөртөө та хоёр өөртөө нөгөө анханасаа ийм хийвэл зүгээрээ энэ багаа ингэж дайчлаа гэд анханасаа нөгөө дизайнын цуг гаргалцж явсан шүү дээ. Тэр нь надад их гоё олзуурах штэ санагдаад байгаа байхгүй юу. Тийм бид нар зөвхөн ингээл за бид нар ийм олон улсын байгууллага энийг хийх гэж байна. Та нар одоо хамтраач гэсэн тийм байдлаар биш те анханасаа ингээд цуг дизайн түрүүн тэр баваржаан дарга ярьдаг болсон амар гоё түүх шүү дээ. Одоо яах вэ гэл ингээд бодсон юм. Тийм. Тэгэд та одоо яг энэ төслийг хэрэгжүүлээд явж байгаад ер нь яг газар дээр очиход ер нь байдал ямар хөө байсан бэ тий? За ер нь бол яг хөө бид нар энэ урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхд хамгааллын чиглэлээр бол явдаг л та. Явуулын үйлчлэгээ жилдээ нэгээс 2 удаа төлөвлөж сургуулиуд дээр ерөнхий улс төрийн сургууль дээр очиод хүүхдүүд дээр янз бүрийн чиглэлийн одоо лекс мэдээллүүдийг өгж нөлөөлөл ажлуудыг бол зохион байгуулдаг. Гэхдээ яг малчны одоо аслагдсан одоо тэр бүр уулын саяны одоо түнжээ дараа хэлдгээр уулын орой дээр байгаа малчин дээр очиод тэр болгон очиод ингээ ярилцдаг хүүхдийн эрх хөгжил хамгааллын асуудлаар мөн одоо нөхцөл байдлын нөлөө хийгддэг ажил бол тэр болгон тэгэж одоо хийгдэн гэвэл бас одоо учир дутагдaltaй мэдээж одоо ингээ кейс гардаг дуудлага ирсэн үеэр ажилдаг. Гэтэл өнөөдөр яг энэ төслийн хүрээнд бол бас бид нар үнэхээр одоо нэг сумаас 100 за 200-аад айл дээр очиод тодорхой хэмжээний ярьцлага хийгээд фокус ярьцлага хийгээд ингээд мэдээлэл өгөөд ингээд ажиллана гэдэг нь нөгөө талаараа малчт ч гэсэн за нөгөө талаараа бидний ажил дээр ч гэсэн ялцчихгүй тустай юм бол бид нар бас дараагийн ажлын төлөвлөлтүүдэд тэрнээсээ харж бас өмнө одоо зүгээр багийн төв дээр очиод хар дээрээ цуглуулж одоо хурал хийгэж төлөвлөж исэн бол үгүй юм байна. Бид нар нөгөө хүн хүчээ зөв нэмээд айл болгоод нь очдог. Бүр шаардлагатай гэвэл одоо очиж ханддаг ч юм уу да тийм. Ийм одоо ажлуудыг төлөвлөж хийх зүйтэй юм байна гэдэг бас одоо тийм сэтлүүдийг ойлголтуудыг бас тухайд төлөвлөлтүүд хийгдэжсэн. За ер нь бол хүүхдийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар ярил маш өргөн ойлголттой хүчирхийллийн асуудлын дээр дахиж яригддаг. За хүчирхийлэхээр мэдээж гэр бүлийн хүчирхийлэл. За тэрэн дотор одоо эрэгтэйчүүдийн
эрхийн асуудал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал гэх зөндөө юмнууд бол байгаа. Яг энэ төслийн хүрээнд болохоор зуудын нэрвэгдсэн одоо тэр тухайн айл маань өөрөө бүхэлдээ тэр хүчирхийлд автаж байгаа байхгүй. За хүүхэд нь гэхэд л үл хайхар хүчирхийл. Аав ээж хоёр нь бол хамаг одоо зуудын үед бол хүүхдээс илүүтэйгээр амьдралынх нь гол их усур болсон мал эдэн малынхаа тэр хамаг ач холбогдол өгдөг. Тэр хугацаанд нь хүүхдийн асуудлаар орхигддог. Гашуун туршлагууч бас байдаг шүү дээ. Аав ээж хоёр малын хараас явсан чинь бага насны хүүхэд нь аав ээж хараас яваад шуурганд амнасаа алдсан гэх одоо бага насны юм одоо гашуун түүхүүд бас байдаг л та. Тэгэхээр энэ иймэрхүү асуудал дээр бас төлхөө ойлголтыг өгдөг. Малаасаа илүүтэйгээр хүүхд чинь нэгдүгürt гэдэг ойлголтуудыг төлхөө өгж байсан. За мөн одоо фокус ярилцлагууд сая тухайн малчин өрхийн тэргүүнтэй за мөн одоо тэр ээж нартай ингээд ярьцлахынх нь өөрөө бас тухайд нөгөө за малаас илүүтэйгээр хүүхд маань чухал гэдэг тухайн нөгөө энэ ойлголтыг бас давхар малчин айлуудад өгж ийсэн гэдгээрээ бас онцлог байх болов гэж бодож байна л да. Тийм энэ дээр ингээд лавчан даргын энэ дээр бас нэмийг хэлэхэд энэ библийн эдийн олгосон байгууллагын хэрэгжүүлсэн эрэж төслийн хүрээнд бас салбарын үед бид нар нөгөө өөрсдөө бас үнэлт хийхэд магадгүй тэр нөгөө бид нар хүрч чадахгүй байгаа тэр хэсэг дээр бол төслийн одоо дэмжлэгтэйгээр бид нар хүрээд ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж энийг цаашид төрийн одоо төсөлч гэсэн залгамж халаа болоод доктортой одоо бас энэ ажлаа өргөжлүүлээд явах хэрэгтэй. Тэгэхээр магадгүй тэр туулах чадвартай машин гэдэг чинь магадгүй манай салбарт зайлшгүй хэрэгтэй юм байгаа байхгүй. Гэтэл бид нар өнөөдөр тий брус мотортой зүгээр л нэг деликати тав машинтай тэгэл нэг үйлчлэг үзэл явж байгаа шүү дээ. Тэгвэл тэр төслийн одоо тэр дэмжлэг байж туулах чадвартай машин байж тэр машиныг хүсэлж авч тэр бүх зардлыг энэ төслийн шумаар одоо нөгөө санхүүжилтийг даасан учраас бид бүхэн тэр айлд одоо хурц үйлчлэлтэй шүү. Тэгэхээр ер нь бол цаашаад бол мэдээж төрийн одоо үйл ажиллагаандаач бид нар одоо урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зөвхөн сумын төвд биш зөвхөн багийн төвд биш тэр бүр хотонд нь очиод тий хөрхийн нэрээд бидний үйлчлэгийг авч чадахгүй бидний мэдээллийг сонсч чадахгүй бидний нөлөөллийн ажлыг одоо нэг оролцож чадахгүй хүмүүс төр бид нар хурц очиж үйлчлэх хэрэгцээ байгаа юм байна. Тэр энэ хэрэгцээг одоо бид бүхэн одоо хийгээ явах юм бол тухайн одоо урьдчилан сэргийлэх зардал мөнгө одоо жил борлого нэмэгдүүлдэг ч юм уу тий ийм одоо бас төрийн үйл ажиллагаанд бас бид нар тийм нэлийн одоо өөрчлөлтүүдийг юу хийх вэ гэдгийг бас олж харсан юм зүйлүүд бас гэж харж байгаа. Амра менежер одоо ер нь яг энэ төслийг хийснээр people энэ нийтийнхэн бас нэг юм ойлгож авсан байлгүй дээ. Бид нар ч бүр юу байсан шүү дээ. Нөгөө рич гэдэг ийм ууттай багцыг тэ эрүүл мэнд боловсролыг дэмжсэн багц ингээд хүүхд болгон тараасан шүү дээ. Тэгээд 3400 ширхгийг савлаад. Тэгээд тэр нь баран эндээс авсан уу? Эндээ 7 хоног бүр ингээд цус мус гараад хүүхд бид нэр сүүлдээ ингээд нөгөө олон юм ингээд задлаад хаарч ингээд сүйж мөрөд амар хоолгож мулгаа зарим нь ингээд нөгөө манай эрэгтэйчүүд ингээд тий хайрцаг майрцаг ингээд скотчтой тахлаар чинь мэдээж та бүхний одоо нөгөө хэдэн мянган километр хонон унжин тэр тэрнтэй бол харьцуулахгүй л тий. Тэгтээ бол бид нар бас өөрсдийнхөө хэмжээнд бас ингээд айгүй олон хоног ажлын бус цагаар амралтын өдөр өндрээр ингээд савлсан. Тэгээд тэр нь тийм болохоор ингээд ганцхан нөгөө та бүхэндээ харьцан мэрэгчлэнүүдээс гадна яг энэ people-ийн нэг 20 залуучууд бөөнөрөө өөр төсөл төр ажиллаж исэн ч хамаагүй зайл бэлгээ боогоорой гэж. Тэгээд дараа нөгөө бэлгээ ингээд авсан зурагнууд бүр нөгөө баян үлгийн тий бүр аслагдсан сумын тий ховдын сумуудын тэр зургуудыг хараад баг ингээд нүлмэс гарч байгаа. Ийм амар гой баярлж байна. Тэгээд нөгөө номны сонголтын дээр аявих баярлж исэн. Тэр нөгөө дотор байрны бүх нөгөө сурагчид тэгээд багш нар энтрийг байлцуулаа хүлээлгч өгөө. Тэгээд нэг бүрчлэн ингээ номын дэлгээд энэ ямар мэдрэмжтэй хүн бэ? Энэ сонгодог зохиол байна, тэр байна. Тэгээд Монголын нуус тавчаа үнэхээр л нөгөө уншия гэж хүсээд байдаг. Бүр тэнд байсан нөгөө багш нар нь баярлалаа гэж хэлээрээ энэ номыг сонгосон хүмүүс баярлалаа гэж хэлээрээ гэдэг. Эргэлттэй номууд нь. Үнэхээр эргэлттэй. Номын сонголт бол яалтч дэвтрийн сонголт бүр. Яг дэвтрээ өгөөд нөгөө бүтээч дэвтрийг өгөөл
нөгөө нэг 20-30 минутын дараа би нөгөө тасгуудаар бас яваад бид нар дотор байрны хяналтаа давхар хийж байгаа шүү. Тэгээ хүүхдүүдийн нөгөө тараалтынхаа нөгөө бүтээгч дэвтэр за эрүүл мэнд боловсролын вакцины гардуусныхаа дараа 30 минутын дараа яваад орсон чи бүтээгч дэвтрийн би хөтлөж ярьж байгаа. Аюу хөрхтэй буцаад тест энэ нь юм гоё байна, тэр юм байна гэдэг. Дотор байрны хүүхдүүд тэр бүтээгч дэвтэр бол үнэхээр яг эзнээ олсон. Тийм арга хэмжээ байсан. За тэгээд бриж төсөл маань бол их л гоё үр дүнтэй явсан юм байна. Тэгээд энэ дээр бас гоё зургнууд байна тий. Дандаа гэр бүлтэй нарцж явсан тий. Айгуу гоё. Би сая тэр дотор байр гэж ирсэн чинь сүүлд нэг юм нэг юу дотор байрны савн дуусчаад идэг юм а гэд нэг юм яриад. Тэр одоо яагаад дуусчдаг юм болоо гэд усын гурал тэр тийм яригдээд та сонссон төсөв ярьжсэн чинь энэ одоо дотор байрнууд бараг савнгүй байгаад идэг гэсэн юм яриадсан. Жишээд яг мэдээж бүх л газар өөр л бахал та. Тэр нь танай аймагуд ер нь савн мам байд юм уу? Савнгийн нэр хин өгдөг юм бэ? Энд чинь бүр усын хурлын хэмжээнд ярьсан асуудал шүү манайх. Зүгээр жижиг газар ч ярьсан. Савн яагаад дуусчт юм бол гэдсэн. Савн гэхдээ угаагаал дуусчдаг л байна. Яг гоо энэ дэр нөгөө салбар болгоны чинь зардлуудын одоо төрөл бүрийн зарлууд байгаа шүү дээ тий. Тэрэн дээрээ одоо нөгөө түргэн хэлэгдэх нэг удаагийн худалдан авах бараа тийм ангиллууд байдаг л да. Тэргээ болохоор нөгөө төсвийн шууд захирагч нар нь өмнөх жилдээ төлөвлөлтөө хийгээд саналаа өгдөг. Тэрнээсээ тэр яамд нь баталж өгөөд явуулдаг тийм л одоо зарчмаар ер нь бол явдаг шиг. Савн бол байдаг үстэй тий. Савн тэр бол савнгүйгээр байна гэж байхгүй үстэй. Ер нь бол дотор байрны стандарт гэж хэрэгждэг баснаас хойш бол бас дотор байрууд бол бас өөр төвшөнд очсон шүү дээ. Тэгээд тухайн одоо нөгөө байгууллагын бас өөрсдийнх нь сан санаачлагтай холбоотой асуудал байх гэж бас нэг талаас харж байна. Нөгөө талаас эцэг эхчүүд маань бас хичнээн малчин өрхөө хүүхдүүд байдаг ч гэсэн эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхаа тэр орчинд бас одоо нөгөө тий хувийн бэлтгэлийг маш сайн хангаж өгд юм байлээ. Тэгээд тэрийг нь бол бид нар бас газар дээр нь очиод хараад үзээд үнэхээр одоо нөгөө ахуй нөхцөлд нь одоо шилбэл бокс аав нь яг аль орчинд нь байх хэвээр тий тэр мөрийг нэг бүгдийн зөвлөлд явсан л та. Тэг ер нь ингээд нийтлэг ажиглагч байгаа зүйл гэвэл яг дотор байрнуудын стандартын дагуу яг 100% стандарт хангаж байгаа дотор байр бол бас яг байхгүй байсан. Тэгэхээр цаашид илүү нөгөө одоо яг хоолны стандарт гэдэг юм уу тий тэр стандарт руугаа илүү одоо яг төвлөрөөд байгаа ах гэж бодож чинь илүү нөгөө одоо хүүхд шүү тий бид нар энэ хүүхдүүд ээж аавын орон зайг нөхж байгаа шүү гэдэг тий боловсон хүчнийч гэдэг тий илүү сэтгэл үнэртсэн дээр үйлчлэгээч гэдэг юм уу тий илүү миний хүүхд хэрвээ ингэ байвал би яах хэвтэй вэ ямар үйлчлэг үзүүлэх хэвээр мэдээж 6 настай нялх хантан тэнд байж чинь тий тэгээ илүү одоо нөгөө дотор байрны боловсон хүчнийг одоо илүү сэтгэл зүрэхтэй байлгах за бас хандлага төлөвшин бас арай л эерэг байлгадаг тий тэгээд одоо давтан сургалтуудад хамруулдаг ч гэдэг юм уу тий тиймэрхүү арга хэмжээнүүд байх хэрэгцээтэй юм байна гэж харсан. Тэгэхээр стандарт бол бас нэлээд бас хангалтгүй байна. Илүү нэг стандартыг нь бас төвшөнд хүрэхэд нас шаардлагууд тавигдах хэрэгцээ байгаа юм байна гэдгийг бас төсөөлөлтөнд харуулж харилцааны юмыг илүү сайжруулмаар юм биш тий. Жохон том хүн учраас тийм ээ. Эднийг ер нь жоохон барьж явах хэрэгтэй гэдэг юм уу. Харилцаалах нөгөө тэр хүүхдэд маань гэрээ хүүхдийн мэжийн сахилахгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ээж аавын нэгдүгээр тэр хүмүүс ээж аавын орон зайг одоо бас дүүргэж штэ тэр хүүхдүүдийн тийм ээ. Магадгүй одоо боловсрал одоо гэртээ байхаасаа илүү тэр дотор байранд одоо 365 хоногийн дийлэх хувь дотор байранд өрөөж штэ. Тэгэхээр илүү одоо сэтгэлтэй маш сайн одоо хүмүүжлтэй ч гэдэг юм уу тий. Одоо хүүхдүүд үлгэрлэнд уурайлах одоо яг тэр нэг дотор байрны багшигаа хараад тэр жижүүрийгээ хараад үлгэрд уурайлал авдаг тий. Тийм байх нь харагдаад байгаа аахгүй хүүхдүүдээ үед. Тэгэхээр яг хоо эцгийнхээс нь илүү их удаан цаг хугацааг одоо тэр хүүхдүүдэд өнгөрөөж байгаа шүү гэдгийг бас анхаарч цааш бас засаж залруулах зүйлүүд бол харагч байна. Тэгэд нөгөө гэртээ байгаа мэдрэмжүүдийг илүү төрүүлэх юм. Тэгээд 6 настай хүүхдүүдийг илүү нөгөө ээж аавтанд байх бас орчин бүрдүүлсэн газрууд байсан. Одоо 6 настангууд ээж аав нь ирээд хонж болдго юм байна. Хүүхдүүдтэй хамтдаа 6 настай хүүхд дотор байранд орчсон. Орчин байгаа. Одоо ерөөсө 6 наснаас эхлээд
хичээлдээ 6 настай багш гэдэг. Стандарттай холбоотой бид нар энэ төслийн хүрээнд бас давхар нөгөө нэг сумаар 2 туулай буудна гэдэг шиг давхар дотор байрны энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүртээ хэмжээний асуудлаас үнэлгээ давхар хийгдээд явсан л да. Өөрөөр хэлэх юм бол одоо тухайн дотор байрны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ амьдралаа гэхэд өнөхөр хүртээ хэмжээ байна уу? Шатны бариулаас ахуулаад халганы бариул. За тэгээ одоо тэр самбар одоо гэрэл одоо тэр унтраалгаас ахуулаад бүгдэн дээр нь стандартууд байдаг л та. Тэрийн шалгаад ингээ явсан нийтдээ 38 объект төр бол давхар хийн шалгалтыг үнэлгээнүүд хийгдсэн. Тэр 90% нь бол шаардлага хангахгүй байна гэдэг. Ийм бас дүгнэлт төр зүрх бол харагдаад гарсан л та. Энийг болохоор бид нар орон нутгийн түвшинд бас аймаг удирдлагын түвшинд бас хэлэлцээд ярилцаад энийг цаашдаа бас засал залруулж ингэж явахгүй бол энэ хүртээмжийн асуудал бол ер нь зөвхөн манай аймаг гэлтгүүр Монгол улсын хэмжээнд бол нийтлэг одоо байхгүй асуудал байна. Тийм. Ер нь зөвхөн дотор байрч гэлтгүй ер нь зүгээр төрийн албан байгууллагууд дээр хүртэл нэг ингэж уулын өргөл рүү гарах гэж байгаа шиг ингэж ийм налуу зам хийсэн юм шүү дээ. Дээрэс нь бас сая би зүгээр та хоёрын ярианд ингэж яаж хад надад нэг юм гоё төсөөллүүд орж ирнэ ингээл амар өндөр ийм тэ аслагдсан өндөр уулан дээр амьдардаг айлд очих тэ тэгэл ингээл янз бүрийн гоё байгалийн тогтцууд байгаа. Тэгээд ер нь та бүхэнд заавал хүнтэй ч байж болно хөнгөж болно. Яг энэ рич төслийг хийгээд явж байхад ер нь амар гоё тийм сэтгэлд хоногшсон тийм мөч байсан уу? Тэр нь бас гоё юм байгалийн тогтцож байж болно. Эсвэл хүмүүстэй харилцаж исэн үеж байсан юм те. Тиймэрхүү юм байвал. Ер нь бол ингээд ажилласан багуудаа харж байхад тэр нөгөө төслийг хэрэгжүүлж байхдаа аюу тийм ажлаасаа ингээд нөгөө юм аз жаргал тийм гоё мэдрэмжүүдийг авч байгааг нь харагч байсан. Тэгээ бүгд л нэг инээмсэглсэн тэр тухайн хүний нөгөө асуудлыг яг чин сэтгэлээсээ сонсож байгаа. Тэгээд бас нөгөө манай байгууллагын хувьд тийм олон улсын төсөл хөтөлбөртэй бас ингээд гартан одоо жишээлбэл арга хэмжээг нь гартуулаад тий тэр төсөлтэй хамтраад манай байгууллага хамтраа хэрэгжүүлж байгаа шигээд одоо ийм багц гарт үрж явж байгаагүй юм байна лээ. Тэгээ магадгүй одоо судалгааг нь харагч байгаа тухайн олон улсын байгууллагын гарт нь өөрсдөө хийдэг ч юм уу тий. Тэгээ яг ингээд нэг төрийн байгууллага олон улсын байгууллагатай хамтраад өөрсдөө гарт нь гүйцэтгээд явхаар тэр ажилласан ажилчид маань хичнээн одоо саад бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн ингээд зураг болгондоо инээмсгэл тодорцсон урамтаа тэг хичнээн шавард суугаад бороонд нэвтрээд тий машинаа шавранд төрж байгаа ч гэсэн амар аз жаргалтай хичнээн ядарсан чи ядрахгүйгаа мэдрэхгүй төвшөнтэй гэж ажилласан надад их таалагдсан. Тэгээд одоо магадгүй тэр тухайн одоо үйлчлүүлэгч сонгогдсон өрхтөөгөө ажилтаа байвал одоо хонь ноосолж ивэл хоньны ноосолцож байгаа дараа нь одоо ярилцлага хийдэг ч юм уу, үнэлгээ хийдэг ч юм уу. Одоо тийм ажлуудыг бас нэлээд хийсэн байсан. Манай багийн хувьд бол яг хуу мэдээж нөгөө хүүхдүүдтэй уулзж байгаа. Тэгээд дээрээс нь бид нар хоосон биш. Бас тодорхой хэмжээний юмтай очиж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж нөгөө баярдаа гэж хүүхд одоо ингээд гар барих хүүхдийг баярлуулна гэдэг чинь өөрөө бас хүн болгонд ч өөрөө бас нэг өөр одоо кайф шүү дээ тий. Тэрнээс гадна би сайн үг хэлсэн шүү дээ. Ер нь бол бороо хур ихтэй зам боллоо гэдэг. Тэгээд эхний шатны төслийн явцсан маань яг 100-ны үйлрэлт таарсан учраас нэлээд бороо хур ихтэй ус шавар их туулсан гаталсан. Машин тэр усанд суусан. За шавранд суусан. За дээрээс нь манай зарим албаагч нар маань нөгөө машин усанд суусан машинаас гараад усанд бас одоо юу гэдэг живг шахсан ч гэдэг юм иймэрхүү юмнууд бас тохиолж ирсэн л та. Мэдээж нөгөө хөдөлмөрийн аюулгүй байлаа. Ангуулах тал дээр бас онцгой анхаарах шаардлагатай мэдээ ойлгогдож ирсэн. Мөн одоо мэдээж айл болгоно нэлээд олон айлаар орж байгаа учраас зарим айлаар очихоос ч одоо бас үе гашуу тохиолдсон бас тохиолдлууд байсан. Зарим айлууд дээр очихоор бас найр наадам хийжсэн айлууч таарсан. Нэг одоо яг одоо санахад хөвч таслах одоо ислам шашны нэг ёс үүдэн шүү дээ тий. Хоёр дахь шатны төслийн бид нар нөгөө түгээлтэн дээр нэг төслийн хүүхдийн маань хөвчийн таслах
тийм юу болсон. Тэгээд тэрнийх нь нөгөө баяр ёслоо ярах хэмжээнд болж Нөгөө хөгд чи одоо бэлэг мэлэг өгдөг штэ. Тэр чинь одоо баярлалаа ач холбогдолтой орчин үед чинь айгүй их тийм бас ялангуяа дундад Азид айгүй их тийм одоо эрэгтэй хүүхдүүдийн хүчийг тасалдаг. За араб болохоор шууд эрэгтэй хүүхд төрөнгуудаа шууд хүчийг тасалдаг ийм одоо бас ёс боломжтой байдаг штэ тий. Тэрүүн шиг одоо яг тийм хичээлдээ орох гээл зааман одоо дээрээс нь хөвч таслуулах одоо тийм ёслол бас болсон. Тэрнийх нь одоо найран дээр нь бас таарсан гэдэг бас тэгээ тэр бас их л одоо ингээд санахад бас бишэлтэй ч гэдэм юм одоо бас нэг онцлогтой. Тэгээ бас тийм бол дэмжих шийдзөө байж хэцүү. Гөө энэ ч одоо миний хувьд бол дэмжин штэ. Тэгээ энэ бол ялтчгүй одоо олон улсын хэмжээнд хөлөөн зөвшөөрөгдөд орчин үед чинь одоо хүүхдийн эрүүл мэнд эрүүл халдвар хамгааллын тал дээр ч гэсэн айгүй ач холбогдлоо гэдэг нь хөлөөн зөвшөөрсөн. Дээрээс нь хүүхдийг баярлуулж ирсэн юм шүү дээ. Энэ одоо яг нөгөө тухайн ислам шашны хувьд бол эцэг хүний үүрэг гэж үздэг л дээ. Одоо хүүхдээ одоо тэр хөвчийн таслуулж бас гэдэг нь ер нь бол нөгөө нэг дайх үргэхтэй л адилхан юм. Яг тэрнтэй л адилхан гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тухайн айлыг бэлбэл чингээсээ шалтгаалаад бас тэр найр надам бас янз бүрийн бүх барилдуулдаг одоо морь уралдуулах хэмжээний хүртэл одоо том найр болж бас одоо өргөжсөн баяргийн аймагт. Дээрээс нь өсгөлийн баяр ч өөрөө бас эрдмийн баяр учраас одоо манай одоо Монгол улсад одоо боловсралд одоо эрдэм номтой болоорой гэдэг үднээсээ боловсралд бас одоо хандж байгаа хандлага нь гэх юм одоо өсгөлийн баярыг бас орчин үеийн маш их өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон шүү дээ. Энэ бол одоо эрдэм боловсралд гэсэн одоо арт түмний бас хүндэтгэл тийч бас бодож шүү дээ. Тэгвэл өстой гоё хэцүү болон бас жаргалтай гоё өвчүүдийг туулсан шүү дээ. Би бол тэр ховд бол явж үзчихсэн. Би баян үлгий дээр зүгээр нэг онгоцоор буугаал нэг 10-20 минут болсон баг. Тэг ер нь ингээд яг онгоцон дээрээс харж байхад айгүй гоё байгалийн тогтцтой, айгүй тийм уулархаг. Тэгээ бас гоё модтой газрууд айгүй ихтэй харагдсан. Тэгээд хизээ нэгэн цагт гоё баян үлгий явж гоё найр майран дээр очиж үзгэсэн гэж боддог шүү дээ. Тийм. Ерөнхийдөө бидний ярих цаг маань дуусчихин. Тэгээд амраа захиралд тий би сайн ингээд та хоёрын яриаг сонсоод байжсэн чинь яг нөгөө бавшаан дарга хэлж гин бид нар энэ төслийн хажуугараас тэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээ явсан гэх тэгээд яг энэ түнжээ даргын хувьд болохоор бид нар энэ төслөөр тэг хүний нөөцөө бэлдэж авсан гэж тэгээд ингээд ийм гоё ингээд зөвхөн одоо энэ төслөөс бид нар өөрсдийнхөө байгууллагт энэ хүүхдүүдэд юу үлдээж авах уу гэдэг талаас нь бодоод ийм гоё нөө сэтгэл гаргаж байгаа ийм дарга нар байгаад үнэхээр их одоо баярлж байна. Баян улгийн хүүхдүүдийн Ховд аймгийн хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байгаа юм шиг надад санагдаж байна. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд загад Pinspire-ийн хамгийн анхны дугаар үгээр өндөрлөж जैन. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Тэгээд өнөөдөр бол илүү хүүхд хамгааллын талаар ярьлаа. Тэгээд хүүхдтэй холбоотой зүйл бол байнга л ийм гоё гэгээлэг мэдрэмж төрүүлж идэг. Тэгээд өнөөдрийнхөө зочдод маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дараа уулзцгаая. Баярлалаа.